Сайн бацгаана уу? Энэ удаагийн видеогоор та бүхэнд зээлийн данснаас барьцаа өргөн хэрхэн салах талаарх заавар хичээлийг хүргүүлж байна. Тэгэхээр бүгдээрээ барьцаа өргөн салгах гэж байгаа зээлийн данс руу орно. Зээл модуль руу насны жагсаалт эсвэл зээлийн насны дэлгэрэнгүй авалгаа хэлнээр нь ан зээлийн дансаар дурдан орно. Зээлийн данс руу ороход зүүн хэсэгт холбоос руу орон барьцаа өргөнийг харахад ган барьцаа өргөн маань эртэлтэй төлөвтэй харагдана. Барьцаа өргөний арын 3 цэг дээрэн даран зогсоо төлөврөө амжилттай шилжүүлснээр хөлөг маань зогсон төлөв шилжинэ. Үүний дараа арын хонгийн савн дээр дарж барьцаа өргөнийг хүсдэг. Барьцаа өргөн буруу бүртгэсэн эсвэл бүртгэх шаардлагагүй байсан тохиолдолд барьцаа өргөнийг салгахад аргаах алдаа өгөхгүй та тухайн байгууллага хариуцсан зөвлөхөөгөө холбогдсон барьцаа өргөн салгах зааварчилгааг авч болно. Энэ удаагийн видеогоор хамт байсан та бүхэнд баярлалаа.